яг хүмүүс төр засгийг шүүмжилж байгаа. Гэхдээ энэ бас нэг талаараа зөв. Яагаад гэвэл одоо жишээлбэл засгийн төсөв орж ирдэг. Жил болгон намрын чуулганаар намрын чуулганаар хамгийн түрүүнд ямар төсөв хасагддаг вэ? Та нар сайн мэдж байгаа тийм. Хүүхдийн төсөв хасагддаг шүү дээ. Хамгийн түрүүнд хүүхдүүдийн төсвөөс хасаж эхэлдэг. Хамгийн түрүүнд хүүхэд хамгааллын зардлаас хасаж эхэлдэг. Хамгийн түрүүнд өсвөр насны охид хөвгүүдийн сурч хөгжих, боловсрох чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх энэ юмнууд хасагдаад эхэлдэг. 2024 оны төсөвт 18.1 тэрбум 18.3 тэрбум төгрөг өсвөр насны 16-аас 18 насны хүүхдүүдийн чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх. Тэднийг чөлөө цагаараа соёл урлаг, спорт, дугуйлан секц, ном юу байдгийг дугуйланд хамрагдах, кино үзэх номын санд явах гэд ийм ваучер хөтөлбөр гарахад баярмаа тэргүүтэй гишүүд яаж кино шив үзүүлэх гэж байна гэд асууллаа. Энэ үед би өсвөр насны хүүхдүүдэд тулгамддаг маш олон асуудлуудыг яг үнийг хэлэхэд бол өсвөр насны өнөөдөр бие биенийгээ зодож дээрлүүлж байгаа, хүчирхийлж байгаа хүүхдүүдийн асуудал бас далд байгаа бузар мансууруулах бодистой холбоотой өшөө ноцтой асуудлуудын хажууд бол юу ч биш гэд хэлчихэд хэлсдэггүй байхаар хэрэгүүд байгаа шүү. Нүднээс даалт, хэвлэлээс далдуур энэ цагдаагийн газарт бүртгэлтэй байгаа, тэмдэглэгээтэй байгаа, хяналтанд байдаг маш олон ноцтой хэрэгүүд байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг чинь өөрөө судлаад бүхэл бүтэн нүүб UNICEF-ээс танаад энэ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан энэ хүүхдүүд рүү чиглэсэн төрийн бодлого алдагдaltaй байгаа учраас та нар олон улсад хэрэгжүүлдэг дэлхийн энэ улсад амжилттай хэрэгжиж байгаа ийм төсөл хөтөлбөрүүдээс хэрэгжүүлэх юм бол та нарт илүү амжилттай байх байна гэсний дагуу тухайн үеийн соёлын сайд байсан номин бол маш их доромжлолт гутааслах маш акцтайгаар өчнөөнд оромжуулсан. Гэхдээ энэ хэрэгцсэн байсан бол магадгүй өнөөдөр тэнд зогсож явах 30 хүүхдийн 10 ядаж дугуйландаа яваад тэнд байхгүй байх боломж байсан шүү. За ингээд яадаг вэ гэхээр хүүхэд өөрийнхөө эрх ашиг хамгаалахын төлөө үг хэлж чаддаггүй ямар ч насны хүүхдүүд. Тийм учраас хамгийн түрүүнд хүүхдүүдийн юмыг таньдаг. За энэ хориг тавьсны дараач хүүхдүүдийн юм танигдсан энэ удаагийн төсөвч гэсэн хүүхдүүдийн юм танигдсан. За ингээд өнөөдөр хүүхдүүдээс таньдаг төр засаг өнөөдөр яаж хүүхдүүдэд та нар сайхан бай, та нар мундаг вэ гэж хэлгээд байгаа юм. Та нар бие бинийгээ хайрал, та нар ингээд хичээл номдоо шамд гэж хэлгээд байгаа юм. Энэ бол ичвэвтер хэрэг. Энэ бол засгийн газрын хариуцах ёстой ажил шүү дээ. Яах гэж жил болгон намрын чуулганаар улсын хурал энэ улсын төсөв гэдэг юмыг батлаад энд ингээд бүх салбарын яамдууд тэр чиглэлээр тэдэн 100 тэрбум гэд аваад л төсөв баталсан оройноо баярлцаал үнсэлтэй адил хундаг тулгалцаал идэг. Энэ чинь энэ хүүхдүүдэд энэ нийгмийн сегмент рүү явах гэж энэ төсвийг батлаад байгаа биш юм уу? Тэгэд энэ эзэндээ хүрэхгүй байгаа юм бол энэ их төсөв мөнгө баталж энэ их татвар төлөвчдийг дарамталж авсан энэ татварыг ингэж урсгах ямар хэрэг байгаа юм бэ? За нөгөө талаараас хүүхэд гэр бүл хөгжлийн газар болоод хүүхдийн хүүхэд хамгааллын салбарынхныг буруутгах бас аргагүй. Үнэхээр хүчин чармаалт нь хүрдгүү, хөлс хүчин хүрдгүү. За кейсийн зардал гэж ботход сум орон нутагт очиход бензин юу ч мөнгөгүй сууж идэг. Энэ асуудлыг удаа дараа шүмжилсээр хагаад өнгөрсөн жилээс ядаж нэг кейсийн зардал бензин түвшнийхэн зардлыг олгодог болж ирсэн. Гэхдээ хаалга болгоны цаана юу болоод байгааг тэр хитгэн энэ сум орон дүүргийн хитгэн хүмүүс хянах боломжгүй. Тэр хүүхэд бүрийг хүн бүр хүүхэд хамгаалагч гээд нэг юм нэг гоё уриал лоозон тавьчаад яг үнэн дээр амьдрал дээр хин хүүхэдийг хамгаалж байгаа юм. Хин ч хамгаалахгүй байгаа шүү дээ. Засаг төрөнч хайцсан зүгээр л тэр дээгүүрэх том лобби, дээгүүрэх том авилгал нэртэй нэг л гоё юм яриад байдаг. Яг үнэндээ иргэн бүрлүүгээ чиглэсэн бодлого алдагдсанаас болоод өнөөдөр хүүхдүүд ийм байдал байж байгаа. Тэгэнгүүтээ өнөөдөр иргэдийг хүүхдүүдийн асуудлыг чичгэлэхдээ эцэг эхчүүдийг харааж байгаа. Хүүхдээ анхаарч чадаагүй гэдэг. Нэг талаар үнэн, гэхдээ нөгөө талаар амьдрах гээд завгүй байгаа энэ хүмүүс ч үр хүүхдээ яаж бор хоногтоо гиз сатгалан байлгах вэ? Яаж энэ завгүй энэ өдрөөс өдөрт
үнэн нь одоо тэнгэрт хадж байгаа энэ нийгэмд яаж амьдрах вэ гэд энэ марафонд гүйж байгаа хүмүүс өөрийн ирэхгүй хүүхдүүдээ бас хүүхдүүдэд нь даатгаад үлдээж байгаа явдлыг бас бид нар бас мартаж болохгүй. Тэгэхээр зэргийн үед энэ бүрийн эрхийн хугацааны хүүхдийн эрхийг хамгаалагч чиглэлээр одоо цалинтай ээжийн цалин нэмэгдүүлэх чиглэлээр ямар алхам хийх вэ? Энд дээр бас тодорхой мэдээлэл. За энэ дээр бол одоо өөрийн туяа гишүүнээс та бүхэн асуух хэрэгтэй. Өөрийн туяа гишүүн ямар засгийн үед цалинтай ээжийн цалингийн дүнг 500 мянга болох бүрэн боломжтой гэжсэн нь ямар засгийн үед нь бүл хүмүүцэн юм шиг дугаа олчт юм бэ. За тэр гарц гаргалгаа аргачлал хаанаас юуг танаад олох боломжтой байна гэж үзэж дуу хоолой болж исэн тэр юм одоо хэрэгжүүлээч. Одоо харьцангуй одоо юу гэдэг одоо засаг ялах үед засгийн талд одоо зогснороо зөндөө олон албан тушаалууд авч штэ энэ хүмүүс чинь. Тэгвэл одоо тэр өмнө нь дуу хоолой болоод исэн тэр юмнуудаа хэрэгжүүлээч. Энэ нөгөө олон юмнуудаас таналт хийгээд тэ одоо энэ төрийн өмчт компаниудаас гэхэд таналт хийгээд ингээд энэ 100 эдэн мянган ээжүүдийг сарын 500 мянган төгрөгийн цалинтай байлгах бүрэн боломжтой гэж хэлээд нэлээд попорж исэн. Тэгвэл тэрийг одоо хий гэж та нар шаадаач. Би бол 500 мянга болгох гарц гаргалгааг нь мэдэхгүй байна. Үнэхээр үргэлж бүх юмд төсөв хилцэх үед боломжгүй гээд ингээд боломжгүй гэсэн юм сонссоор хагаад хүн чинь энийг нь яаж гаргадаг юм бол гэдэг ингээд гайхчдаг юм байлээ. За тэгэхээр зэрэг улс төрд магадгүй энэ нам улс төрд илүү олон мэдээлэлтэй байдаг, төрийн өмчтүүдээ маш сайн мэддэг, эдийн засгийн гарц гаргалгаатай энэ гишүүдээсээ өмнө нь ярьжсэн юм а та одоо хэрэгжүүлээч гэгээд нэхээсэ гэж хүсэж байна. За хоёрдугаар за үнэхээр одоо цалинтай ээж хөтөлбөр ингээд 500 мянгач болохноо одоо нэмэгддэг бол сайн байна. Хөрхи одоо би одоо охин маань 5 сар хүрж байна. Охиноо хаяад явж байна. Одоо гэхдээ надад бол одоо охиноо 2 нас хүртэл нь сарын 500 аваад суух ямар ч боломж алгал байна л та. За нэгдүгээр за ингүүл бол ёстой нэг ёс зүгээ ярьцгаах байлгүй бурхан минь. За тэгээд харин одоо ингээд нөгөө нэг 500 мянга болохоор нөгөө талд ямар асуудал эрсдэл үүсэх вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Бусад цалин хөлсөн нэмэгдээгүй, тэтгэвэр тэтгэмж нь нэмэгдээгүй ахмадуудын нуруун дээр, амьдрал дээр тархиных нь мөнгө нэмэгдээд ороод ирдэг. Та нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Нэг юмны үн нэмэгдлээ, нэг юмд нь нэг сегментэд одоо тэдэн хувиар 5-6 хувиар нэмэгдлээ гингүүд дагаад талхных нь үн нь тэдэн хувиар өсчдөг. Гэтэл тэр хувиар нэмэгдээгүй цалинтай тэтгэмжтэй хүмүүсийн амьдрал дээр тэр үнийн өсөлт нь дарамт болоод ороод ирдэг. Тэгэхээр зэрэг энэ нийгмийн бүх холбоо уялдааг хэрхэн яаж хангах юм бэ гэдгийг засгийн газараас гаргах ёстой шүү дээ. Яах гэж засгийн газар байгаад байгаа. Яах гэж энэ их олон 80 төгрөгийг тэ батлуулаад аваад ингээд байгаа. Энд чинь хідэн сайд нарыг хувьдаа завшаад баяжаад өөрсдийнхээ холбоо хамаарлын компани юмнуудыг тендерээрээ ингээд тэ баяжаад гэсэн мөнгө биш үсттэй юм чинь тэ. Тэгэхээр зэрэг ийм асуудлууд байна. За одоо тэгээд яах вэ? Миний зүгээс бол одоо улсын их хурлын гишүүн амар мундаг эрх мэдэлтэй л гэж бодоод идэг юм шиг ямар ч эрх мэдэл байхгүй шүү дээ. Тий. Тэр үеэл улсын бүртгэл мэдээллээс өнөөдөр надад би улсын их хурлын гишүүн нууцтай холбоотой мэдээллийг авах хэрэгтэй. Гэтэл элбэгт оржийн одоо ерөнхийлөгч асан элбэгт оржийн хүүхдүүдтэй холбоотой улсын бүртгэл мэдээллийн өөрчлөлт бүртгэлийн мэдээллийг надад өгнө үү гэхэд маш нууцтай холбоотой мэдээлэлээ танд өгөхгүй гэд ингээ хариу ирж штэ. Тэгэхээр эндээс харахаар улсын их хурлын гишүүн гэдэг чинь ингээд хэмжээшгүй те одоо ийм хэмжээчгүй эрхтэй хүн биш шүү дээ. Тэгэхээр зэрэг надад ямар боломж байна гэхээр энэ холбогдох харьяа байгууллагуудад асуулга одоо санамж хүргүүлэх ийм боломжууд байж байна. Засгийн газрыг одоо шахах тэ хянах ийм боломжууд байж байна. Энийхээ хүрээнд ялангуяа одоо энэ өсвөр насны хүүхдүүдийг цаашдаа одоо энэ хүүхдүүдийг хийсэн хэрэгт нь ялснараа бид нар өсвөр насны хүүхдүүдийн асуудлыг шийдэж байгаа хэрэг биш шүү дээ. Дараад ийм нөхцөл байдал хөдөө хотгүй, аймаг сум дүүрэггүй ийм нөхцөл байдал үүсэхгүй байхын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм? Яаж урьдчилан сэргийлэх юм? Ер нь яагаад нэг нь гэмт хэргийн хохирогч, нэг нь гэмт хэргийн хэрэгтэн болж ингэжтэй ийм хоёр туйлд үзлэр бүх юмыг хаадаг байх юм. Цаашдаа энэ өсвөр насны хүүхд гэхгүй цаашлаад өсөх ирээдүйтэй хүүхдүүдийг бид нар хэрхэн яаж хамгаалах юм бэ гэдэг дээр дөрвтэй нэгдсэн бодлогын одоо ийм шинж чанартай бодлогоос ахуулаад хэрэгжүүлэх агентлаг руугаа ингэж уялдаа холбоотой ажиллахгүй юм бол зөвхөн нэг гишүүнд эсвэл нэлээд хэдэн эмэгтэй гишүүнд нэг тэдний хийх ажил юм шиг те. За жишээлбэл би түрүүн нэг сэтгүүлчд хэлсэн л дээ эмэгтэй гишүүд уурахгүй байна гэдээ иргэд гэж байна. Энэ иргэдийн санаа бодлыг бас өөрчлөмөр байна. Яагаад иргэд хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал гэхээр эмэгтэй гишүүдэд уурах хэрэгтэй юм шиг бодоод байгаа юм бэ? Энэ эрэгтэй гишүүд энэ 126 гишүүнээс 32 нь эрэгтэй байна. Үнэмлэхүй олон эрэгтэйчүүд байна. Энэ эрэгтэйчүүд чинь аав, өвөө, ах нар биш юм уу?
Бүгдээрээ хүүхдтэй, бүгдээрээ ач нартай ийм хүмүүс яагаад байгаа юм. Тэгээ яагаад Монгол улсын хүүхдийн асуудал зөвхөн эмэгтэй гишүүдийнх нь асуудал байгаад эрэгтэй гишүүдийнх нь асуудал биш байдаг юм бэ гэдэг ийм асуудлыг бас хөндмөр байгаамаа. Тэгэхээр зэрэг та нар ч гэсэн бас те энэ одоо өсвөр насныхны хүүхдүүдийн асуудлаар эрэгтэй гишүүдээс ч гэсэн бас асуудал сайн хөндөж яваарэ гэж бас хэлмээр байна.